За юу цана guys. Тэгээд Vagabond manga-ны маань Volume 2-ын part 2 ороход ингээд бэлэн болсон байна. Тэгээ бичлэг хийгээг удсан болохоор өмнөх үйл явдлыг товчхон яриад өгье. Оцо Такун 2 Такезог хайхаар болоод ойд хоол хийж идэж байхад нь Такезо түүдгийн утааг хараад ирээд дууссан штэ. Бид бол ердөл хүмүүс гээд Такун эргэж харан тийм бистэй Такезо ихэд Такезо моддын дунд зогсож байлаа. Тэрээр Такезо руу ширтэн бүгдүүгээ зогсож байхаар бидэндээ нэгдээч гэж намахнаар өрнө. Энэ үед ядарч цөлцсөн Такезо аажмаар гарч ирэн амьсгаагаа дараа нь зогсно. Такун ламтан түүн рүү харж чи бүр сүлж гүцжээ. Бид чамаа барихаар энд ирсэн юм гэж тайван бөгөөд нухацтай хэлнэ. Энэ үгийг сонсоод Такезогийн харц чирүүсэж өөрийгөө хамгаалахаар модын илдээ чангалан тулааны байрлалд шилжинэ. Түүний гардах хилднээс тусах цусны тусал бүрэн өмнө хөнөөсөн хүмүүсийг нь хашгираан түүнийг чөтгөр араатан гэж дуудаж үзэн ядаж байсан тосгоныхны аимшигтай дүр төрхийг сэтгэлд нь дахин амьдуулах шиг л болно. Такезо Оцо руу харан чи ч гэсэн бусдад адил надаас айж байна уу гэж дотроо асууна. Гэвч Оцогийн нүдэнд айц биш харин гомдлын нулимс тусалж байлаа. Оцо Око гэж хийм бэ гэж гомдонгой асууна. Такезо түүнийг өөрөөс нь айх биш харин сэтгэл нь шаналж байгааг ойлгоод шоконд орно. Оцогийн гүнд гүйж очин Такезог чангаар тэрэн авна. Матаха чи надад тэр аимшигт загтлыг явуулсан. Би дахиад л хаягчлаа гэж цэжинд нь нүрээ нан уйлахад Такезогийн гарт байсан аюултай модын илд хуруунаас нь мултран газар руу унана. Насан туршдаа өөрийг нь хамгаалж байсан ганц зэвсэг нь Оцогийн дулаан тэрвэрлэлт донд ямар ч хэрэггүй зүйл болон газарт хэвтэнэ. Энэ бүхнийг харж байсан Такун ламтан дотроо Такезог амьдаар нь барьж чадах ганц хүн бол зөвхөн Оцо байж. Энэ залуу одоо өлсөж сүлдсэн байгаа тул ухаан суулгахад амархан байх. Гэхдээ надад юу ч хийх шаардлага гарахгүй бололтой. Оцо чамаас огтонч хайхгүй байна Такезо гэж бодно. Яг энэ өчид бүх чадлаа барсан Такезо Оцогийн мөрөн дээр ачаагаа даатхан ухаан алдан унана. Такун тэдэн рүү айж ухан ойртож Оцо чи Такезог барьж чадлаа гэж зөөлөн өгүүлнэ. Тосгоныхон чөтгөр баригдлаа гэж орилтон түүнийг модор зөхөж багтаваа хангана. Шүүхийн шийдвэрч гарч Такезог тосгоны төв дэх асар том нарс модонд өсгөж өхүүлэхээр дүүжилжээ. Такун ламтанд орн ирээд амьтал байна уу гэж тоглох мэт харна. Дүүжлэгдсэн Такезо дотроо хараал ицсэн лам зүгээр л намайг алаад өгөөч. Нэр төртөө тулдаж өгмээр байна гэж шарандаа ойрлно. Ширүүн бороо орж эхлэхэд Оцо сүмээс гарч Такезо дээр очихыг хүссэн ч Такун түүнийг зогсооно. Оцо гадаа бороо орж байна шүү дээ. Би түүнийг өрхөнд оруулчихсан юм шиг санагдаад байна гэхэд Такун Такезо хизээж тийм юм бодохгүй гэж тайвшруулна. Удалгүй Матагачиг ээж Осугийн эмгэн тайгаад улан хурж ирээд Такезог харан багтаваа хандлаа инээн. Миний хүүг өөр эмэгтэйтэй байгаа гэж яриа зөхиосон муу адгийн амтан. Би өдөр болгон ирж чамайг өгөж үү гэдгийг чинь харна гэд явдаг. Өдөр хоног өнгөрч Такезо осон түлээстэй ухаан санаа нь сарниж эхлэнэ. Түүний толгой Такуаны чи бол энэ тосгоны хамгийн сул дорой гэх үгс бас аав ээжийнх нь хүүтэн харилцаа хагдаж байсан гашуун дурсамжууд нь орж ирнэ. Багаасаа ганцаардаж явсан тэрээр би хүчтэй болох ёстой. Хинээс чамаарахгүй амьдрахын тулд наран доорох дийлж хүнийгэн болно хэмээн хэлж байсан үе нь санаанд нь орж би ерөөсөө л тийм л зүйл хүссэн шүү дээ гэж бодно. Шүн болж Оцо Такезо туслахаараа савааны үзүүрт будаад дооргон аажуухан ойртно. Гэвч дүүжлээстэй тэр аврах биетэй залуугийн ам руу хоол хүргэх тийм ч амар байсангүй. Энэ үед Такун ламын чимээ гарахад Оцо маргааш заавал ирнэ гэж чимнээд зүгтчихнэ. Такезо дотроо залхаж байна. Намайг алаад өгөөч гэж орилж байлаа. Өглөө нь Оцогийн эмгэн Такезог дахин ирж доромжлсны дараа Такун Оцо хоёртой уулзаж Оцог Хонидэн гэрт бэр болж ирэхийг тушаана. Гэвч Оцо нулимс туслуулан ачигч мартахгүй чи надаас урсан Матагачигийн гэрт бэр болж чадахгүй гэж тас эсэргүүцнэ. Энийг сонсон Такезо Оцогийн зүргийг биширч баярлах ба Оцогийн эмгэн уурандаа галзуурах дөхөн. Дараагийн шөнө Такун лам Такезо дээр ирэхэд Такезо намайг алаад өгөөч гэж дотроо чангаар орилно. Такун маш тайвнаар дээрээс орчныг харахаас залхаж байвал өөрийнхөө дотроо нэг хардаа гэж хэлээд явна. Такуныг явсны дараа Оцо дахин ирж удаа өөх гэж хичээсэн ч бүтлгүйдэн Такезогийн нүур рүү нэлчихнэ. Оцо маргааш шөнө заавал амжилттай хийнэ гэж шивнээд дахин харах үед замхрана. Хэрээнүүд Такезог тойрон гуаглахад Такун лам энд уу яг л чамаас амнихэд байх шиг санагдахгүй байна уу? Чи дайсны нэр төртөө өглөөр өхийг хүсэе юу? Чиний алсан хүн болгон өөрийн гэсэн амьдрал гэр бүл мөрөөдөлтэй байсан.
Чи бүгдийг нь сүрэл рүү түлхчихээд одоо өөрөө нэр төртөө өхнө гинөө. Чи зүгээр л хувиа ичээсэн амтан гэж хатуухан шүүмжлэнэ. Зөөлөн бороо орж эхлэхэд Такуан тэнгэр чамайг хатаж өгөхийг зөвшөөрөхгүй бололтой. Гэхдээ тэнгэр зөөлхөн биш шүү гэж хэлээд сүм рүүгээ буцсан. Такезогийн бодолд эцэг шинмэн Мунсагийнх нь аимшигтай дурсамж үзэгдэнэ. Аав нь түүнд ил бариулаад наранд орох дийлж хүнийгэн ганцхан л байх ёстой. Чи миний цус уучраас надад аюултай гээд илдээ суглан нүднийх нь урдах үсийг зүсэж айцаар дүргэж байсан юм. Энэ гашуун дурсамжаас болоод Такезогийн нүднээс нулимс туслана. Яг энэ үед модны мөчөр дээр Цүжикасэ Кохо гарч ирээд өдрийн ирэх тусамжи улам л арчаагүй харагдаж байна Такезо гэж тохуурхана. Кохо хэрэг бид хоёр адилхан там руу очих ёстой юм бол чамайг цусан улаан дайсны нэр төртөө өглөөр явуулъя гээд дүүжилсэн осыг нь цавчин хаяна. Такезо газар дуунаж Кохо түүнийг цавчхаар илдээ даалгах үед ард нь Такуан ламын асар аимшигтай авраа мэдрэгдэнэ. Кохогийн сүнсэн зайлах дөхөн айж ойн гүн рүү яран зүгтчихна. Дараа нь ос угийн эмгий ирэхэд Такезо алга болсон байв. Эмгэн сүм рүү яран очиж Такуан ооцоо хоёрыг Такезог оргуулчихлаа гэж хардаж орилоход лам нар Такезогийн ос тасарч унаад үхчихсэн. Цогцыг нь химээжи цайз руу авч явсан гэж худал хэлнэ. Гэвч ос угийн тасаргаа олсыг нэгтэлж хараад эртээ зүйлээр цавчсныг нь мэдэн улам бүр уурлана. Яг энэ үед Такуан лам ухаангүй хүн шархсан Такезог нуруундаа өөрөн ойн гүн рүү алхаж байлаа. Такуан Такезог уулын өндөр цэгт авчирч суулгана. Тэндээс Миямото тосон бүхэлдээ харагдаж байлаа. Такуан ус айгалж өгөхөд Такезо намайг зүгээр л алаад өг гэж зөрүүдлэнэ. Такуан чи асар олон хүн цавчхаад одоо өөрөө цавчулж өгөхийг хүсээ юу? Тэгвэл хүссэндээ хүрч байгаа юм чинь баярлж хашгираач гэж уурлана. Такезо шарандаа шатан би яах гэж төрсөн юм бэ? Багаасаа хаягдаж хүмүүст үзэн ядагдсан. Би бол чөтгөрийн хүүхэд. Намайг зүгээр л алаад өг гээд толгойноос цус шүртэл хад мөргөнө. Такуан түүнийг тэврэн авч зогсон. Чи үнэхээр өөрийнхөө аймыг ингэж хөсөр хаях гэж юу? Айд суур хилэндээ автаж амьдрах чамд зохихгүй гэж зөөлнөөр хэлнэ. Такезо анх удаа асгартлаа уйлж би үнэхээр амьдрах хэрэгтэй хүн мөн юм уу гэж асууна. Такуан түүний олсыг таслан ханахыг мэдгүй хүнд гэрэлгэж байдаггүй. Амьдр Такезо гэж хэлнэ. Такезо хөл дээрээ босон зогсоход уулын билээс оцугийн хоолой түүний нэрийг дуудан цуурайтах бөгөөд Такуан гэрэл гэгээ үргэлж замдчин гарч ирэх болно гэж өгүүлснээр төгснө. За ингээд Vagabond манганы маань волюм 2-ын part 2 ингээд дуслаа. Тэгээд дараагийн Vagabond Berserk-ийн бичлэгүүд ерөнхийдөө тийм 1-р хэсэг 2-р хэсэг 2 part болж орохгүй. Дандаа ингээд нэг волюмаараа бүтэн ороод явах болно шүү guys. За тэгээд тийм л байна да. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Bye guys.